За хариулахынгүй учраас нэмээд хэлчихье. Сая өгнө гадаа мөнх сайхан цэцгийн гишүүнтэй уулзахад бол жишээлбэл өчигдрийн одоо шийдвэрийг их хурл руу явуулсан гэж байгаа. Тэгээ би сая энэ их хурлын ажлын алба тамгын газар асуухаар жишээлбэл хууль зүйн байнгын оронд ирээгүй гэж байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар ингээд энэ цэцтэй холбоотой асуудал дээр маш одоо болгоомжтой няхуур нямбай хандах ёстой. Яг бол энэ бол үндсэн хуульд байгуулал манай нийгмийн энэ суурь үзэл санаа энэ одоо төрийн байгуулалттай шууд холбоотой асуудлуудтай уялдсан хуулийн зохицуултуудыг ярьж байна л да. Яг нь мэдээж Монгол Улсын үндсэн хуулиндаа нийцүүлж бус хуулиудаа засварлах асуудал нь бол зайлшгүй зүйл. Энийг бол би эсэргүүцэхгүй байгаа юм. Гэхдээ ер нь энэ бусад хуулиудад яг хичнээн төрлийн ийм маргаанууд явж байгаа юм. Би хардах хэрэгтэй тэр өрөөндөө хардж байгаа нь жишээлбэл өчигдрийн шийдвэр дээр ингээд харахад бол дээчүүхийн 6 жилийг байхгүй болгож ийн гэдэг бол одоо дахиад ерөнхийлөгчийн 6 жилийн